Яг өглөөдөө бол их тойруу хойтлын одоо 4-р нуур 4-р сургууль 100 хүүхдийн 100-гийн одоо 1-р сургууль 45 дугаар сургууль гэдэг юм уу хүүхдээ одоо буулгаж суулгахтай одоо сургууль төрүүжигтэй холбогдуулаад 1-р игнэн дээр одоо зогсноос болоод бусдын хөдөлгөөнд саад учруулж бас тус гудамж замууд бас ачаал авч байгаа зөв зургуул бол харагдаж байна. За энэ механик инженерийн сургуулийн хувьд бол яг адилхан одоо бие зохицуулалт дээр цагдаа болно гэд байнгын хойтлыг нь авч байгаа. За энэ уулзуур бол буцаж хэрэгэлт бол 50% байдаг, маш ихээр буцаж хэрэгэлдэг. Тэгээд бусад одоо гудамж замууд нь бол одоо буцаж хэрэгэлтээ шалтгаалаад нэлээдгүй одоо хүлээлтийн хугацаа нэмэгдэж төвжир саатал үүсэж байгаа. Гол уулзуур бол энэ байна. За мөн их тайвны өргөнчлөө зүүнээс баруун явах чиглэлд бол 5 сарын уулзуураас цаашаага төмөр замын фрезертэй огтлж байгаатай холбогдуулаад цааталт нь нөхөн гарц хийж байгаатай холбогдуулаад төмөр замын өөрөө зорч хөдөлгөөний хурд бол багассан. За тэр хэмжээгээр нөхөн одоо төмөр зам болон тээврийн эрсдэл огтлж байгаа хэсгээр бол төмөр замыг одоо бүрэлдэхүүн явах үед бол тээврийн эрсдлийн хөдөлгөөнийг зогсоогоод нэлээдгүй хугацаа аваад тэр нь өөрөө ачаал өгч байгаа иймэрхүү төр зурагтай байна. Дээрэс нь Зайсангийн гудамж замын нөгөө туулын гүүрний одоо ярамгийн гүүрний туулын гүүрний ажил удахгүй одоо дуусна. Түүнтэй холбогдуулаад зорчих хүсхийг хучих ажилтай холбогдуулаад зорчих хүсхийг игнээ нарийсж байгаа тохиолдол бас мэлээдгүй бас ачаал авч байгаа. Гэхдээ одоо харьцангуй гайгүй болчлоо. Одоо удахгүй нэгдэх. Ер нь бол явган зорчигчийн замья хийчих юм бол дуусгаар байна. Тэгэхээр тус ажил хийгдснээр бол нэлээдгүй бас Чингисийн өргөнчлөө, наадамчдын өргөнчлөө холбогдсон гудамж замууд нас нөлөөлөл үзүүлээд бас илүү үр дүнтэй зайсан тойргийн тойроогийн маань хөдөлгөөн зохицуулалт одоо илүү үр дүнтэй болох одоо хүлээлттэй л байна да.